Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг дэд зүйлэл номинацид нэр дэвшигч боловсрал шинжлэх ухааны яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зүйлэл. Тус дэд зүйл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж сурч боловсрох бодит орчин нөхцөл дээр нь очиж тогтмол зүйллийн хурлаа зохион байгуулдаг бөгөөд 2022 онд бүх шатны сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын онцлог тохирсон хэрэглэгдэхүүн бүрдүүлэх журмыг боловсруулан танхимын сургалтад тогтмол хамрагдах боломжгүй хүүхдэд ганцаарчилсан сургалтаар хичээллэх дэмжлэг үзүүлэх монгол хэл, нийгэм, ах уян баримжаа хичээлийн хөтөлбөрийг боловсруулж сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль болон сонсголын бэрхшээлтэй хүүхэд сурдаг сургуулийн сургалтын төлөвлөгөөг батлан сурагчдын хэрэгцээ шаардлагад үндэслэн дохионы хэлний хичээлийн цагийг заавал судлах цагт оруулан өөрчилсөн. Мөн хөдөө орон нутагт 11 цэцэрлэг 10 сургуулийг сонгож сурагчдын хэрэгцээнд нийцэн орчин бүрдүүлэх, тохирох хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулсан байна.